봉헌지귀 델리테 우징흥지 도다야 비 우징흥지 도다야 오당 히친네 더러웨호 Өнөөгийн хан хонгор сумын соёлын төвөөс үзүүлж байна. На 90-ад оноос л ардын богдуулаач явуулдаа гэж оролдож байсан. Тэрүүгээр л ер нь ардын дууг сурж эхэлсэн дээ. Ер нь бол тэр ардын дууг бол ном бас харж байсан. Тэгээд тэр хүсэлтийн хариу цагаан лаваа гэж нэвтрүүлэг явуулдаг байсан. Тэрийг ер нь цаг алдахгүй сонсож сурдаг байсан. Ерөөсөн. Тэгэл тэр чинь нэг баян сонсож яваад цаасан дээр бадаг нь бичиж яваад зармингүй эцэж үчин зармингүй ичихгүй дараагийн өсөлтөө хариу явахад нь нөхөж ичээл тэгээс сурдаг байсан да. Ер нь бол бүх ардын орлогыг наадамд ч одоо гавьяач үжигчин дүндрэгийн нэрмжит гэж ардын богдуулаач оролдоонд би төрүүлж байсан юм аа. Тэр үнд бүжин туулаа хонхон цэцэг жижүү хот сийлэмбөр гэд дөрвөн дуу дуулж дараагийн шатандаа ороод дараагийн шатандаа болохоор зэрэг цаанаас нь жаахан хүнд дуу зааж өгдөг байсан юм аа. Тэр үн ч одоо улаастай гол янлан хаар гэд бас нэг жаахан хүнд дуу заагаад өгдөг байсан. Тэгээд тэрийг дуулаад энэ өмнөг аймгийн тойргийн сумдуудаас л маш олон урлаг хүн оролцдог байсан. Тэр дотроос Баян далаагаас одоо талигаач сонин хүү гэдэг хүн биднийг дагуулж ирж тэр ардын богдуулаач оролцуулж байсан. Энэ түүх би дахид бид нар долоол ирж оролцдог байсан. Миний зулай дээр төрсэн ах Эрдэнэ чухал гэж хүн би одоо нүүн хоймын хөгжимч маргааж байгаа. Тэр үеэр Бэлдэн жипний ар дээр сууж ирээл оролдож байсан түүх биш шүү. Тэгээ Баян далаагаас долоол ирж оролцоод долоолан угсраал эхний байрнуудыг авдаг байсан. Ах үтэр тэргүүн байрыг улаацдаг байсан л да. Нэг нь төрүүлээл, нэг нь аман үзүүлээл, нэг нь төрүүлээл, нэг нь аман үзүүлж байсан тийм түүх бий. Тэгээд 2 дугаар шатанд Баян далаагаас ирсэн 7 нөхдүүд долоолан чалгараад 2 дугаар шатанд ороход хөгжимчд маань эднэр л Баян далаагийн 7 хар долоолан ороод ирчих шивдээ. Манай хөгжимчд, театр хөгжимчд маш сайн хөгжимчд байсан. Эргэцд маргч байсан, наран дулан байсан, цэцэг дэрэгч ингээл доо архаг мундаг хөгжимчд дээр бид нар дуулж бас тодорхой хэмжээний бас нутаг орныхоо нэрийг гаргаж явсан. Ардын дуу бол хизээч мартагдашгүй гэж бодд юм а би ерөөсөн. Одоо бол зохиолын дуу богино дуунууд бол ер нь дуулагдаад сайхал байгаа л да. Тэгээс гээл нэг хайшаан чимдээ хуучрах ч юм уу тиймэрхүү юм болоод явчихлаа зүгээр. Нэг хуучраач болов ер нь бол гэхдээ ардын дуу бол хизээч мартагдашгүй гэж боддتي. Ардын дуу атар сүрэн дуулаад эхлэхэд чанга дайран тавьдгүй хүн гэж бол байдгүй. Энэ хаан хонгор сум маш сайхан зохион байгуулж дууны оролдоон зохиож байгаад нь туйлын их баярлж байна. Бусад оролцогчдоо бүгдээрэнд нь сайн оролцоод сайн гавьяа шагнал хүртээсэ гэж бодож байна. Бүгдээрэнд нь баяр хүргье. Тэгээд